Соно. За өнөөдөр тэгэхээр бичлэгийг үзчихье. За бодлоо тий. Тэгээд өнөөдрийн бичлэгээр бид нэр яаж battle point авах вэ гэдэг зааж байна. За тэгэхээр би энийг бичлэг хийгээгүй мэдчихэм дугаа. Хой. Чи бичлэг яагаад хийхгүй бэ? Хой. Why are we still here? За мэдгүй. За тэгээд та нарыг бичлэг хийсэнгүү гэж уурлаа. Тэгэхээр одоо би бичлэг хийлээ. За тэгээд өнөөдөр их хүмүүс энэ дээр алддаг. Энэ бол яаж battle points олох вэ гэдэг асуудал байгаа. Одоо сар болгон л баг шинэ баатар гардаг Mobile Legends-ээр. Одоо тахгүй валив гарах гэж байгаа. Тэгээд хэдэн 7 оны дараа бас дахиад Ashura King лөө. Martis Ashura King тэрээс гарах гэж байгаа. Тэгээд хоёулаа 32k. Тэгээд та нар яаж хурдан мөнгө авах вэ гэж бодож л байгаа. Тэгээд би сайн мэдэхгүй л энэ тэгээд би мэдгүй юм яах гэж бичлэг хийж байгаа. Баяртай. Хэрвээ Battlefield хурдан 32k Battlefield авахыг хүсчихвэл энэ бичлэг үзнэ. Юм даши. За үзье. Сайн байцгаана. Өнөөдөр би танд яаж PP буюу Battle Points авахыг зааж өгцгөөе. За эхний арга бол та Double Battle Points гэдэг аргыг ашиглана. Энэ бол танд одоо Facebook руу ямар нэгэн battle-ыг шеэрлэх юм бол танд ирдэг нэг бэлэг байгаа. Үнэн нь таны авсан Battle Points-ыг 2 дахин үржүүлнэ. Гэхдээ яг байгаа Battle Points-ыг биш, дайнаас авсан шагналыг чинь 2 дахин үржүүлнэ. Мөн та үнийг одоо tournament гэдгээр орж өөрийнхөө цуглуулсан зоосоороо бас авч болно. Хоёрдугаар арга бол та өдөр болгон тоглох ёстой. Ядаж өдөр болгон 3-4 удаа тоглоход таны Battle Points маш хурдан дүүрнэ. Яг 32k гэж 1 сарын дотор хүрэх боломжтой байдаг. Тэгээд хэрвээ та яг зөвхөн энэ бол 2 double Battle Points гэдэг картыг ашиглавал бүр сайн ажиллана. Та ранк их байх тусам таны шагнал их байх болно. Тийм болохоор та бас л өдөр болгон тоглож иж их мөнгө олно гэсэн үг. Энэ нь бол та их том дээгүүрлээ одоо Epic Legend Mythic-тэй бол таны BP авах боломж илүү өгсөн гэсэн үг. Тийм болохоор том ранк байх тусам том прайс гэсэн үг. Энэ бол сүүлчийн арга. Та өдөр болгон ашигладаг daily rewards буюу даалгавар хүсдэг хэрэг орж бага зэрэг зоос авч болно. Эсвэл та event болж байгаа нас 500-600 эднэрийг та даалгавар гүйцэтгэх гэж авч болно. Мөн 7 хоног болгон танд сайн тоглосны хариуд кредит онооч их байх тусам танд илүү сайн бэлэг өгнө гэсэн. Тийм болохоор та 7 хоног болгон 500 зоос авна гэсэн. Та миний бичлэг үзсэнд баярлалаа. Та өөр бичлэг үзхийг хүсвэл намайг subscribe дараарай. Тэгээд би дараагийн бичлэг дээр яаж diamond авахыг зааж өгнө. Баярлалаа.